Эхийнхээ хөвлөд хэд хэдэн удаа зүрхэн зогссны дараагаар үхлийн гараас мултран төрсөн хэдий ч амьсгал нь зогсож түүнийг өгсөн гэж бодон чандралын даваан дээр уйлснаар хүмүүс түүний амьд байгааг мэдцгээв. Тэр нилээдгүй баян гэр бүл төрсөн бөгөөд тэр гэр бүл нь харин жидгэрийн ангуучдын корпусын удирдлага Убуяшики гэр бүлтэй холбоотой ажээ. Тэрээр маш сул биетэй өссөн агаад хорч хүрлгээ өгөх нь тодорхой болжээ. Харин энэ нөхөр түүнд цэнгэр аалан саран цэцгээс эм гаргаж өгсөн боловч би нь илүү ихээр муудсан тул лавирчин хэмж гэж уурлаад өнөө хэмжийг халаад ажигна. Гэтэл эмчийг өгснээс удалгүй эм үйлчилж игэлсэн ба түүний би ил тэнхээтэй болж ариуд нь наранд гарах аргагүй болжээ. Тэр хэд дахин илүү хүчрэхэг болсон бөгөөд Музаны энэ хүчрэхэг би өөрийгөө тэжээхийн тулд хүний мах идэхийг хүсвэлжээ. Музанч хүний амь хөнөөхөөс огтхонж яахгүй байлаа. Тэр үргэлжил өөрийгөө хамгийн түрүүнд тавьж бусдыг үл тоох бөгөөд наран дахин гарахын тулд зинхэр аалан цэцгийг хайх ба түүнийхээ хажуугаар өөр олон чөтгөрүүдийг ч бүтээгээд амжижээ. Түүний эсрэг чөтгөрийн ангуучдын салаа байгуулагдсан бөгөөд тэр мөн тамаа ёг чөтгөр болгоод амьдсан ажээ. Музан түүний өвчин идэгнэ гэж хэлсэн ч амьд байхын тулд хүн идэх ёстой хэлээгүй юм. Тэр чөтгөр болсон хойноо ой ухаанаа алдаж өөрийн нөхөр хүүхдийг хөнөөж идсэн байх ба Музаны хараалаас болж түүнийг үзэн ядаж байсан хэдий ч хүчин зүтгэхээс өөр аргагүй болсон юм. Сенгоку хэрэн үеийн чөтгөрийн ангуучид амьсгалын арга ашиглаж эхэлсэн ажээ. Тэдгээр нэг Ёричиг нэхэр ах болох Мичиказу Зүгөкүний дүүгээ ялахын тулд мөн чөтгөрийн ангуучийн тэмдгээс болж 25 нас хүрээд амьдрал нь дуусахыг мэдэж байсан тул Кокушиба нэрийг аван чөтгөр болжээ. Үүний дараагаар Тамаяотой хамт явж байх үед Музан өнөөх Ёричиг ангуучтай нүүр тулах бөгөөд Ёричи түүнээс бусалж буй хайл нэгмэд уур хэлийг мэдэрсэн бол Музан түүнээс юу ч болж хараагүй учраас шууд л дай. Энэ үед Ёричи Музаны бүх сул талыг нэвт харж байсан бөгөөд зөвхөн Музаны ялгаж зориулан 12 амьсгалын тэгдэхгээ нэгтгэж түүний бүх 7 зүрх 5 тархийг цавчин Музан нөхөн сэргийх аргагүй болжээ. Тэр амьдралдаа анх удаа гайхшралд орж амьд тэмцээн эрхэнд өөрийгөө боломжтой хамгийн жижиг хэсэг туваан тесэлжгэв. Тэр бараг 1800 гаруй хэсэг туваагдж Ёричи ихэнхийг нь устгасан ч цөөхөн амьд үлдэж ядснаар дахин сэргэжээ. Гисэн хийдэж Ёричигоос авсан дайралтанд түүнийг эсийн төвшин шатаан гүн сэрэг үлдээсэн юм. Үүнээс болж мань хүн тараамуутай болоод ангуучдтай өөрийн биеэ тулгархаас зайлсхийх болсон бөгөөд өөрийнхөө оронд хүчрэх чөтгөрүүдийг бүтээн хайгуулаа хийхээр шийдсэн юм. Харин Музаны ялагдал хөлийн хүчээ алдах тэрхэн хугацаанд Тамаяо түүний хараалыг эвдсэн бөгөөд Ёричи харин Музаны ойрын туздахыг амьд үлдээж дүүн чөтгөр болсон мөн Музаныг алдсан гэх мэдчлэн хэрэгүүдээс болж түүнийг буруутгаж байлаа. Музан 18 настай хүү 67 хүнийг нүцгэн гараараа хөнөөсөн мэдээг сонсоод тоосгон руу очих бөгөөд түүнтэй уулзах тэр Музаныг сөрдүүлэх гэж оролдсон ч Музан мань нэрийн нүүр лөө гараа зоож байгаад 12 хүчрэх чөтгөрийг бүтээх гэж байгаа хэлэхэд эсэргүүцэл үзүүлээгүй тул чөтгөр болжээ. Тэр дахин хэд хэдэн хүчрэх чөтгөрүүдийг бүтээсэн бөгөөд тэдэнд ажиллаа даатах нь өөрөө нуугдах болсон юм. Музан нарны амьсгалыг хадгалж буй Камадо гэр бүлийн талаар олж мэдэн нарыг эсэргүүцэх чадвартай чөтгөрийг бүтээх гэж оролдсон ч тэд цуснд нь хордож өгсөн тул өргөн хугаран гэрийг нь орхив. Гэвч тэдний нэг намд үлдсэн бөгөөд Музан өөрөө ч мэдлэгийн маш хүчрэх чөтгөрийг бүтээсэн юм. Ямар ч хэлсэн Танжиро эргэн ирж Незукотой хамт чөтгөрүүдийг ангуужиж эхэлснийг мэдэх байхаа. Тийм болохоор анимын үйл явдлуудыг ойлгосчихъя. Незуко наранд гарах чадвартай болсон мэдсэний дараагаар Музан Накими дасар их хүч өгөн Незуко болон Кагуяг хайлгах бөгөөд Кагуяг болоод оччихно. Музан түүнийг алах гэтэл Кагуя түүний өөртөө хамт дэлгэлийн маш гүн гэмтэл өгөв. Музаныг бүр нөхөн сэргээгүй байгааг далимдуулан Тамаяо цусан чөтгөрийн шидээр түүнийг зогсоож бид нь хор тарих үед чөлөөний хашаараа түүний толгойг тастав. Гэсэн ч Музан үүнийг нөхөн сэргээх бөгөөд бусад хашираа нарч мөн цайцад иржээ.
Дээд сар гурвал ялагдсны дараагаар ангуучид түүний орсон авгалтай шиг зүйлийг олох бөгөөд Мусан дүрээ өөрчлөн гарч ирээд байсан бүх ангуучдыг хөнөв. Тэр Тамаяг олж очин толгойг нь тасдаж аваад түүний хор ямар ч хэрэгцээгүй байсан гэдгийг хэлнэ. Тамая түүнээс гэр бүлийг нь бузааж өгөхийг шаардахад тэдэн дээр очгээд толгойг нь бяцлахын тэрэ. Накимигийн чадвараар Мусан Танжиро Томико хоёртой таарах бөгөөд түүнээс яагаад өшөөгөө авах гэж улаарад байгааг нь асуун. Газар хөдлөлтөө галтуул мэдээс өшөө авах аргагүй тул хүмүүс зүгээр л амьдарцгаад ийм байхад яах гээд намайг өдөөд байгаа юм бэ ухааны юм яриад уурлуулчихад үйл яах вэ? Танжиро өөр хилэндээ авдах үе Томико тайвшруулах бөгөөд Мусан хурц нэртэй тэмдрүүлүүдээрээ дайрч эхлэв. Танжиро хоёр тэмдрүүл дундуур нь гарч дайрах гэсэн чи Мусан түүнийг онож нүдийг нь гимтэх ба Томико түүнийг авран Мусан ямар ч 12 Кизукигээс илүү хүчтэй гэдгийг сануулхад Накими аль хэдийн Обанай Мизури хоёрыг хөнөөсөн байв. Нэг нүдээ алдсан Танжиро халуултгийн даван дээр Мизури харин янзлаа ашиглан хам цөмлөн орж ирэх бөгөөд Мусан руу дайрсан ч түүнийг ингэж чадсангүй. Түүний араас Обанай ч мөн ирэх бөгөөд хоёр хашираа амьд байгааг харсан Мусан Накими руу уурлахч Мизури аль хэдийн тусан шөдрийн шидэ ашиглан түүнийг өдөрлөхтан авчээ. Мусан Накимид шингээсэн эсүүдэрээ дамжуулан цайзын өдөрлөгийг бусан авахыг оролдож байсан чи Гию болон Обанай нар түүн рүү дайрснаар Юширо өдөрлөгийг аван Накимигийн толгойг бяцлав. Тэгсэн хэдий ч түүний эсүүд амьд байсан тул Юширо түүгээр дамжуулан цайзыг өдөрлөхтан авчээ. Мусан Мизурид хүн цогил өгөхийн даван дээр Танжиро түүний толгой руу хугарсан илж идэх бөгөөд Мусан уурлах үед цайз гадаргуу хэсэгтэй гэмтэв.